За хай манайхаа. За би өмнө бичлэгээ ширээн дээрээ сууж хийдэг гэсэн. Гэхдээ одоо арай нэг жоохон профешнл болгоод бичлэгээ хийгээд шийдсэн байхгүй юу? За тэгээд одоо ингээд өрөөндөө иймэрхүү юм тайз маяг юм засаад микрофоноо тавьсан сууж байна. За тэгээд өнөөдрийн бичлэгний титлийг уншаад ер нь бол та нараа ингээд ерөнхийдөө ойлголт авсан байх. Гэхдээ илүү дэлгэрэнгүй тайлбарлах юм бол хэрхэн хямд зардлаар хөөрхөн болохыг гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд миний одоо энэ жил өөртөө тавьсан зорилго болохоор юм хөөрхөн болох гэдэг зорилго байгаа байхгүй юу? Тэнгүүд энэ одоо би хөөрхөн болчлоо гэж одоо зөө 2022 оноос өмнө ямар ч зөвөрхөх хэмжээнд тааруулаад тэгээ тэрийг ингэж удаан хадгалж авч үлдэх цаашдаа бас ингээд тэр одоо юмаа ингээд айгүй улам сайжруулад илүү хөөрхөн байх тийм зорилго байгаа да. За зорилгын ач холбогдол одоо учир шалтгаан яг юу вэ гэхээр одоо ингээд залуу нас байгаа тэгүнгууд би одоо нэг 30 мөч хүрээд юм. За нэг 40 хүрээд яг ингээд 20 настаа тийм байж илээ, юм байж илээ гэж бодох тийм дурсамжийг өөртөө үлдээх гээд бас нэг тийм залуу насныхаа зураг моргон дээр хөөрхөн гарчмаар байгаа байхгүй. За тэр нь бол ихний шалтгаан. Дараагийн шалтгаан гэх юм бол ер нь ингээд ийм судалгаа гэдэг юм л да, ийм царайлаг хөөрхөн мөрхөн хүмүүс илүү одоо амьдралын амжилттай явдаг, ажил хурдан олддог, ажил нь хурдан бүтдэг ч юм уу. Иймэрхүү юм давуу талуудтай байд юм. Тэгээд өөрийгөө жоохон өөрчлөе гэж шийдсэн. Гэтэ миний энэ хөөрхөн болох гээд байгаа аргууд болохоор одоо миний хөөрхөн болох гэж тавиад байгаа энэ үнэлэмж цензур болохоор маш цэвэрхэн. Тэгээд дээрэс нь аюу тийм чанартай удаан хугацаанд үргэлжлэх тиймэрхүү хөөрхөн болох аргууд шүү. Тэрнээс шингээд амар сүртэй хөөрхөн болох амар Kendall Jenner миний Bella Hadid мэдээч болно гэсэн үг ерөөсөө биш. Яг өөрийнхөө хэмжээнд таарсан. Ямар ч гэсэн шамрахгүй амьдрах аргуудыг одоо хэлж өгч байна. Бүгдээ бичлэгтээ хамт орцгоё. За хамгийн ихний номер 1 зүйл бол шүд байгаа. За шүдээ ер нь бол би 2016 оноос эхлээд 2020 оны дуустал бүр ингээд 100 болгон янзлуулсан баггүй юу? Стипендээ цуглуулад аав ээж ах өгсөн мөнгөө бүгднийг цуглуулж байгаа. Тэг шүдэндээ л хөрөнгө оруулалт хийдэг гэсэн. Тэгээ одоо надад шүдний яг эмчилгээний асуудал бол байхгүй байгаа. Яг юм гоод сайхны талаасаа болохоор юм асуудал байгаа да. Тэгэд энийг 2022 оноо одоо ингээд 2023 он гарах хүртэл энэ асуудлыг би шийдэх гээд байгаа. Одоо ингээд буйлаад тайруулаад тэгээд юм цайралтанд ороод тэгээд ер нь юм шүд харчилгаа, шүдээ зөө угаах ч юм яг иймэрхүү зүйлүүдийн талаар бүр маш сайн судалж мэдээ сурах гэж бодоод байгаа. Тэнгууд ингээд хүний гоо сайхны хамгийн ихний ингээд өөртөө тавьж эрүүл мэндийн үед ч гэсэн гоо сайхан гэдэг чинь бас эрүүл ахыг хэлээд байгаа шүү дээ. Тэнгууд эрүүл мэндийн хамгийн чухал номер 1 бол шүд юм гэж ойлгосон. За тэнгууд ингээд шүдийн анзлуулах гэхээр амар үнэтэй нэг дор ингээд бүгдийг анзлуулах гэвэл маш сайн газрын анзлуулбал бараг дор хаяж 10 сая төгрөг болдог байхгүй юу? Тэнгууд энийг би яаж хийсэн бэ гэхээр ингээд 5 жилийн хугацаанд орж исэн бүх мөнгөө баг багаар ингээд нэг шүд гэж янзлуулж явж байгаа. Тэгэд өдийг хүртэл ингээд дууссан байна. Ямар ч хэсэн хэрвээ та нар ингээд яг боломжтой байгаа болов шүдээ эртгэн хямдхан байгаа дээр нь янзлуулаарай. Яагаад гэх юм бол одоо хил хагдснаас ингээд шалтгаалаад корона гээд энэ шүдний ер нь бүтээгдэхүүнүүдийн дорж байгаа материалууд тэгээд бас ер нь энэ ажлын хөлсний үнэ мөнгө аюу нэмэгдээд идэг байхгүй яг доллар шиг ингээд хурдан өсөж явж идэг тийм одоо салбар учраас шүдийг бол нийт яралтай янзлуулаад тэгээд дараагийнхаа зүйлэнд хөрөнгө оруулалт хийвэл илүү санхүү тэмэлттэй тэгээд цаг хугацааны үед ч гэсэндээ шууд ингээд гой шүдтэй гэрэлтэй гараад ирнэ гэсэн үг. Хоёр дахь өргөн болгох арганд бол арьс арчилгаа байгаад байгаа. За тэгэнгүүт би одоо 2022 оны гартал энэ 23 жил амьдрах яваа насандаа бүр нэг ч удаа арьс арчилж байгаагүй зөө. Юм арьсны ком ерөөс авч байгаагүй. Яг нь нүрээ юм хөөсөн савгаар угааж исэн. Гэхдээ ерөөсөө зориулж ингэж ком авч байгаагүй. Серум гэж юу байдیں۔ Мицеллер ус гэж юу байдیں۔ Тэ ингэж бүр чийгшүүлэгч тосны нөлөө ч юм уу нарны тосны нөлөө бүр ерөөсөө мэддэггүй байж хагаад тэгээд энэ 2022 онд бүр яг мэдсэн байхгүй юу. За тэгээд өөртөө хөрөнгө оруулалт ерөөсөө ингээд хийж байгаагүй байхгүй яа тэр комод ер нь ингээд хитэн төгрөгийн үнэтэй байдаг яг ямар хэрэгтэй юм дахиад аавна амар их мөнгө өрнө гэж боддог байсан. Гэхдээ одоо яг та нар энийг ер нь бол ингээд заавал хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна гэдгийг хамгийн сайн ойлгох хэрэгтэй. Ялангуяа эмэгтэй хүмүүс бол 25 хүрээл ингээд бидний арьс өөрөө цаанаасаа коллаген ялгаруулахаа болд юм байна. Тэнгууд арьс ингээд унжаад өнгөө алдаад муухай болоод ирдэг. Арьс муухай байхаар ингээд ямар ч хувц өмссөн ямар ч ингээд гой нүрэ будсан гисэн ингээд нэг барцаагаад ингээд халтар харагдуулаад байдаг хгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд бас ер нь бол анхаарах хэрэгтэй зүйлүүдийн нэг бол яалтчгүй арьс мөн. Тэгэхээр энийг яаж санхүүтэйгээр шийдэх вэ гэхээр өдөр одоо ингээд сар болгон бид нэр цалин авдаг ажил хийдэг байлаа гэж бодъё. Тэндээсээ ингээд яг арьсны комондоо зориулах. Тэгээ ер нь бол арьсны комыг гэхдээ нэг 3 сар таныг удаа солиод юм шиг байна. Тэнгууд хит хитэн ингээд одоо багцыг ингээд үнийг ингээд гаргаад санхүүтэ төлөвлөж өгөх бүр эндээ зориулах. Тэгээд арьсаа ямар ч хийсэн за ингээд үнтэй худалдаж авсан комо ашиглая те.
ингээд сэрүүлэг тавих хэрэгтэй. Яг орой өдөр өглөө гэд өглөө гарахаасаа өмнө заавал нарны хад усыг түрхэх хэрэгтэй. Нарны хад усыг түрхэхээ мартаа гарсан тохиолдолд им жижигхэн нэг цүнхэнд авч явдаг нарны тусаа заавал авч явах хэрэгтэй. Энэ эрэгтэй эмэгтэй үгүй хүмүүст хамааралтай. Тэгээд нүрээ будахгүй байж болно. Тэгээд нүрээ угаасаа нүүр будна гэдэг бол ингээд ер нь жоохон хямдхан ч юм уу те эсвэл нүрээ ингээд дутуу будаж дутуу арчснаас болоод хүний арьс илүү гундаад байдаг тэр химийн найрлагатай юмнууд арсын чингис нэвчээд ингээд улам муухай болгоод байдаг байхгүй. Тэнгүүд нүрээ ингээд будаадаж будахгүй маа гэхэд ингээд зөв арчилж сурах хэрэгтэй. Тэгээ нарны тусаад хүрхсэн байхад ер нь бол одоо ингээд нүур будсан хүнээс илүү нүур будаагүй хүн илүү модон дараа. Тэг хамгийн гол нь цэвэрхэн арьс бол хөөрхөн байхын чухал дүрмийн нэг. За дараагийн арга нь болохоор би физиолог байгаа. За эндээ бол би ер нь бол ийм хоёр юм одоо салбарын юм хавсаргаа зүгээр ярьчээ. За нэг одоо хамгийн ихний зүйл бол юу вэ гэхээр спорт хийх байгаа. За яагаад спорт хийж байгаа вэ гэхээр гой биетэй болно. Мэдээж хэрэг. Тэгээ хөөрхөн байханд бол гой биетэй байх хэрэгтэй шүү дээ. Бас энэ нэг тийм хөөрхөн бас нэг те жиндээ таарсан, хувц зөгчдөг, заавал том хөхстэй байх шаардлага байхгүй тий. Ямар ч гэсэн ингээд нэг тийм яг жиндээ байх хэрэгтэй, тийм илүүдэл жингөө эсвэл бүр хит тураалтай биш байх хэрэгтэй байгаа. Тэнгууд эрүүл хоолт спорт гэдэг юм орж иж байгаа. Энэ яг эрүүл мэндийн хувьд бас одоо ингээд чихрийн шижин мижин өвчнөөс сэргийл, хор тавдраас сэргийлнэ маш олон үр дагаврыг ингээд өөртөө агуулж идэг. Нөгөө талаараа болохоор зур гой биетэй галбирч явах байгаа да. Тэнгууд миний энэ жилийн өөртөө тавьсан зорилго бол заавал нэг спортоор хичээлэх. За би энэ зам болохоор усан бассейнаар хичээлсэн. Тэгээд одоо ингээд цуны уйлрал дууссан. Тэгээд надад машин байхгүй болохоор ингээд бассейн руугаа явж ирэх хооронд би даарад ингээд татгаа матгаа авчих ч юм тохиолдол гарах байх гэж айгаад тэгээд одоо яг зөвхөн фитнесээр хичээлээ гэж бодоод байгаа. Тэнгууд фитнес хичээлээ бүр ингээм аим хүндийн жингийн мөргөөл ингэж бүр амар донтож биш ятаж очоод ингээд 30 минут алхаад тэгээд ингээд гүүгээд нэг тийм ингээ хөдөлгөөнтэй байх. Тэгэх юм бол ингээ цаанаасаа ингээ хүний би эрүүл байна. Тэгээ дээрээс нь би жингээ ингээ барих байхгүй. Хичнээн турахгүй маа ч гэсэн ядаж хит харгалалт үүсэхгүй байх магадлал маш өндөр байгаа. Тэнгууд хөрхөн хүмүүсийн хийдэг юм бол ерөөсөө тасгалаар хичээлгээд юм билээ. Тэгээд энэ аргыг бас заавал хэрэгжүүлээрээ тэгжээж яг хөрхөн болоход нэг алхам ойртно. За дараагийн нэг зүйл бол яалтчгүй гаднах төрөх одоо стил байгаа бидний. За тэнгууд одоо би ер нь бол амар хувцсны мэдрэмж хүн байхгүй ингээд юу ч хамаагүй өмсчдэг заяа. Энэ нас жоохон буруу юм байна гэж би бодлоо. Яа тэгэхээр би ингээд амар чухал ажлын уулзалтанд очихдаа ингээд жоохон өөртөө анхаараагүйгээсээ болоод одоо тэр надад санал тавьчихсан хүмүүс санал тавихаа болох ч юм намайг хараад жоохон ингэх тохиолдол бол гарсан нэг удаа. Тэгээд ер нь бол энэнийг бол тийм өөрийгөө тийм суух гэж байгаа ер нь бол хүлээн зөвшөөрж байгаа. Тэгээд ер нь бол ингээд хүнд ингээд өмсдөггүй нэг юм хуучин хувцснууд байгаад идэв штэ яг ингээд шкаф дотор байгаад идэг ингээд дүүрээ тэрийг ингээд янзлахаас ингээд бүр толгой тарих өвдөөд ингээд идэг. Тэгээ ямар стилтэй ингэхээр ямар ч стилтэй биш. Зүгээр л хий хаасан яг ингээд трендээ тахсан юм авцсан эсвэл яг авахаар эсвэл ингээд цав цагаан хувцснууд авцсан заяа. Энэ бол үнэхээр байж болохгүй. За тэгэнгүүт эмэгтэй хүнд байх ёстой заавал нэг өмсдөг хувцснууд гэх тийм бичлэг би хальт үзсэн байхгүй. Тэгсэн чинь тэрэн дээр ингээд эмэгтэй хүн заавал хар цамц байх ёстой, цагаан цамц байх ёстой юм байна. Гэтэ энэ тийм цагаан цамц official цагаан цамц биш. Яг official цагаан цамц байвал илүү зүгээр ажлын хэрэг уулзалтанд очивол гэтээ бүр яг өдөр тутамд одоо өмсөж болох үед тийм хувц байх ёстой байна. Тэнгууд би өөртөө зориулаад тийм хар ийм цамц аваад тэгээд тийм цагаан цамц авсан. Тэрийг би бүнээр ингээд боломж өдөр алга өмсөж байгаа юм. Ямар ч хувцсан дээр зогтог. Тэгээд ингээд хит амар хичээсэн. Угаасаа би ингээ өөр өөртөө ачаатай амьдарч чадахгүй аасаа шиг хит хичээхээр улам халтар харагдчих واخ гэж айдаг болохоор ингээд нэг тийм энгийн бөгөөд зөв цэвэрхэн өмсөх нь амар чухал юм байна гэж ойлгосон. Үнэхээр та стилээ олж чадахгүй, мэдрэмж чи орж ирэхгүй эсвэл фэшн сенсгүй болвол тийм зүйлээр оролдохгүйгээр аль болох цэвэрхэн хувцас өмсөд угаагаа цахан эндүүдээд тэгээ жоохон муудгаад байвал хуучин хувцсны газар өгөө тэрийгэ заруулаад ямар ч шкафа байнга шинжилээд ингээд ингэж явах хэрэгтэй мэн гэж би бодсон. Тэгээд дэлгүүрт ороод өөртөө ямар стил тохирох вэ гэдгийг сонгож болдог зав. Жишээлбэл бүх төрлийн ингээл пижак юм, офис хувцлалт юм ингээл тэг гоёлын ч юм ийм хувцсуудыг аваад авахгүйсэн ч гэсэн нөгөө нэг хувцсны өрөөрөө нь ороод сольж өмсч үзээд өөртөө ямар хувцс, ямар өнгө илүү зогч байгаа вэ гэдгийг нэг ямар ч гэсэн мэдчих юм бол дараа нь дэлгүүр ороод шууд юу авах чинь тодорхой болоод явна гэсэн үг. Тэг ямар ч байсан та нарт амар гоё тийм чанартай джинс байх хэрэгтэй гэдгийг үнэхээр ойлгосон. Тэгээд мөнгө харамлгүй нэг гоё джинс аваад тэгээд нэг даав материалтай хар цагаан цамц авчих ямар ч л байсан хамгийн ихний хийж одоо өөртөө хөрөнгө оруулж байгаа зүйл бол тэр энэ. Тэр нэг хитэл нэг 300 мянган болно. Тэгээд тэрэндээ зориул санхугаа төлөвлөж жагаад яг бүр зорж ичиж байгаа материалыг үзэж жагаад өмсч үзэж жагаад аваарай зэв.
Энэ бол яг миний хувьд аягүй хэрэгтэй тийм. За дараагийн миний одоо амьдралдаа баримталж хөөрхөн болоход одоо нэн нөлөөтэй зүйл бол эрүүл амьдралын хэв маяг байгаа. За ингээд байнгын фаст фуд идээд тэл миний ходоод өвдөнө. Ходоод өвдөл миний хумс мохоо олно. Тэгээд би мөнгө өрөнтэй ходоодны имчилгээ тархлаа муудна, харс гундна. Маш олон үр дагавартай байдаг. Тэгэхээр юу идж байгаагаас шалтгаалаад таны бие физиологи гаднах дүр төрх чинь яг тийм байх байхгүй. Тэгэхээр дэлгүүрээс авахтаа авч байгаа бараа бүтээгдэхүүнийхаа шошгыг маш сайн харж байгаа хэрэгтэй. Одоо маш их сахартай жуус уудаг ч юм уу те ингээд эсвэл газтай ундаа уудаг ч юм уу байнгын. Тэгээ фаст фуд идэх бол байнгын эдгээр бол үнэхээр хүний биед муу заяа. Ялангуяа би яагаад мэдэрсэн бэхээр 19 оноос 20 он хүртэл би хятадд байсан. Тэр хугацаанд би ингээд хоол хийж идэхээс зүгээр залхуураад өдөр болгон бүргэр идээд миний ходоод өвдсөн байхгүй. Имлэгт очиод би ойлгосон зэ. Үнэхээр фаст фуд муу зүйл гэдгийг ойлгож авах яа өвцнийхаа дараа. Тэгэхээр энийг ойлгоогүй, өвдөөгүй хүн байгаа бол ингээд ухаантай хүний алдаанаас хараад суралцчихдээ шүү дээ. Тэгэхээр миний алдаанаас хараад үнэхээр суралцаасаа гэж хүсэж байна. Тэгээд ийм би одоо амар ундаа удах хүн байхгүй ингээд маш их сахарын агуулмж өндөртэй. Тэгээд бараг шошоо машхын юу харах зүгээр аваад ундаа уучдаг гэсэн. Гэтэ одооноос би ингээд ундаа ухаа багасгаад витамин ууж байгаа. За ингээд жишээлбэл одоо эрүүл бүтээгдэхүүнийг яаж таних вэ гэхээр ийм шашхтай байгаа. Цааш тийш шашаа навал. За энэ шошоо нь яадаг вэ гэхээр энэ болохоор Европ улсуудын одоо эрүүл эко бүтээгдэхүүн гэдэг юм батлах шошоо. Дээдлийнхэн шошоо нь болохоор Франц улстай бүр хүлээн зөвшөөрөгдсөн эко бүтээгдэхүүн гэдэг батлах шошоо байгаа. Ядаж ундааныхаа оронд юм цэвэр жимсний шүүс аваад уужий. Үнэхээр амттай шимтэй юм уумаар байвал. Тэгэд энэ маань болохоор бүр хамгийн гол нь дотроо витамины агуулмжтай. Тэгэхээр та өдөрт ингээд витамин уудгүй болоо зөв витаминоос 200 грамыг уухад та тэр өдөр авах ёстой бүх витаминаа нөхөд авчиж байгаа. Маш олон хор тадрыг эсрэг одоо сэргийлэх тийм ач тустай ийм бүтээгдэхүүн байгаа даа. Жишээлбэл иймэрхүү витамин ч юм уу те иймэрхүү бүтээгдэхүүнийг авч хэрэглэх. За тэгээд энэ нь болохоор хаа сайгүй зарагддаг. Яг үндэ бид нэр эрүүл одоо ингээд тасгаар ерөөсөө явж үзэж байгаагүй. Жишээлбэл би бол явж үзэж байгаагүй заяа. Юу байдгийг яг амтгүй юмнууд байдаг шүү. Үнэтэй байдаг шүү гэдэг ч юм уу. Яг үндэ үгүй юм бэлээ. Миний авдаг жүүстэй яг л адилхан үнэтэй. Тэгээд яг анзаараад уугаад үзэхээр бараг тэрнээс илүү гоё амттай байгаа нь мэдэгддэг. Тэгэхээр иймэрхүү бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглээрэй. За тэгээд эрүүл амьдрал бол нэрээ гоо сайхны хамгийн чухал номер 1 зүйл юм байна шүү. Тэгээд бичлэгнийхаа төгсгөлд одоо 2022 хүн хүртэл миний шүд янзлагдсан. Тэгээд би амар гоё тийм яг өссөн жиндээ нэг очихгүй маа гэхэд яг эрүүлэр зүгээр гоё ингээ хөрхөн жоохон нэг жин хайцсан. Тэгээд миний ус бол угаасаа одоо гоё байгаад байгаа. Тэгээ арьс бол асуудалгүй, хүмүүс бол асуудалгүй. Одоо эдрийг өргөжлүүлээд хаяхгүй шантрахгүй ямар ч сайн амьдралынхаа хэв маяг болгоод явж байгаа. Тэгээд уулзъя. Тэгээд та нар ч гэсэндээ надтай хамт одоо яг эхлээд тэгээ бүгдээрээ яг тэндээ хөрөнгө оруулалт хийгээд илүү төгрөг ч юм уу сайт хасал хийх үедээ мөнгө хадгалаад яг өөртөө эхлээд зориулж ах. Би юу гэвэл бие засаад гэрээ засаад төрөөс гэдэг шүү дээ. Эхлээд гоё бие ингээд засаад өөрийгөө ингээд гоё аваа яваа сурчээ. Тэгээд дараа нь гэр орноо гоё хараа засаад орчноо солиод ирэнгүүт хүний тарих толгоос сэргээд ингээд амьдралын амжилт бүхэнд ингээд нөлөөлдөг юм бэлээ гэдгийг би ойлгосон байхгүй. Хүн царайлаг төрөхгүй ч болно. Гэхдээ арчаатай байх хэрэгтэй. Арчаатай байх чинь хүний шалтгаална шүү дээ. Тэгээд арчаатай ямар гоё идэг лээ тий. Тэгээ миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Миний рилүүд угаасаа 2 3 аккаунтн дээр дараалж орж байгаа. Манай хятад хэлний хичээл зарагдаж байгаа. Манай энэ арт тавьсан байгаа шараг гэрэл удахгүй их чи 22,000 төгрөгөөр зарагддаг. Шуудангийн үн 3,500 зарагддаг. Тэгээд удахгүй ирж байгаа. Тэгээд авмаараа хүмүүс сайхан бол JLK гэдэг энэ аккаунт руу бичээрэй. Тийм. Тэгээд үзэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзалтлаа төр